Байна уу? Байна уу? Байна, сайн байна уу? Ганц зэрэг мөн үү? Тийм байна. За, сайн байна уу? Юуны танд төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. За баярлалаа. За, би Монголоос нийслэл Улаанбаатар хотоос FM радио долгионоос тантай холбогдож байгаа. За. Тэгээ, радиоос ирж जैन. Тэгээ та Скормын зав гаргаад уцаа барьж ягаад танд хаягл зориулж илгээсэн сэтгэлийн хөвгтэй маш сайхан мэдчилгээ ирсэн юм байгаа. Та энэ мэдчилгээг хүлээн авах боломж байгаа болов уу? За, баярлалаа. Тэгээ өглөө бас залгаадсан та завгүй авах шиг байсан. Ажил ихтэй байгаа юм шиг байна. Тэгээд танд зориулагдсан сайхан сэтгэлийн хөвгтэй баярын мэндчлээ. Бас ойн баярын мэндийг хүргэе гэсэн маш сайхан сэтгэлийн халуун татны хөвгтэй мэндчлэгээ ирсэн байгаа. Тэгэхээр та уцаа барьж байгаад мэндчлэгийг дуустал нь хүлээн сонсоорой. За, энэхүү мэндчлэгийг хамгаас хайртай хань. Тий, хайртай эхнэрээс нь чамдаа хязгааргүй хайртай шүү. Энэ хорвоогийн аз жаргал эрүүл энх бүгдийг хүсэн өрөөё. Зүрхний нандин бүхэн ганцхан чамдаа л зориулъя. Зүгээр л чамтайгаа хамтдаа байхыг хүсэж байна. Надтай ирсэн миний шүтэн насан үрдийн минь аз жаргал чи минь юм шүү. Чамдаа 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. Хоёулаа хамтдаа хайр сэтгэлээр нэгтгэж энэхүү гайхалтай амьдралын далайд хайрын жигүүрлэн ниссэн энэ сайхан 10 жил өнгөрсөн байна. 3 сайхан хүүтэй болсон байна. Тэгээд 3 хүүгээс нь бас өөрт чинь баярын мэндийг хүргэж байгаа. Мөн аав ээжээс нь мэндчлэгээ дэвшүүлж байгаа. За, тэглэг явах. Тэгээд дээр нь бас 10 жил болж байна тий. Удам залах сайхан 3 сайхан хүүг нь төрүүлж өгсөн. Хань ижлээс нь гэр бүлээс нь хамгийн дотны хайртай хүмүүсээс нь танд зориулаад баярын мэндчлэгээ дэвшүүлж байгаамаа. За. Жаахан гинтийн байгаа бах те, жаахан толгомдоод ах шиг байна. За, тэглэг байх. За. Тэгэхээр ганц зэрэг маань уцаа барьж байгаад энэ мэндчлэгийг дуустал нь хүлээн сонсороо тань зориулаад миний хайртын төрсөн өдөр гэсэн гоё дуугаар мэндчлэгээ дэвшүүлсэн байна. Сэнгид улмаас. Хоёлаа нэг дуу сонсоод эргээд уулзъя. Эргээд уулзахдаа бас гэр бүлийнхэндээ хандаж хэлэх үгээ бас бодож байгаарай тийм ээ. Сэтгэлийг нь эргээд сонсноо. За тэгвэл хамтдаа нэг сайхан дууг хүлээн сонсцгоё. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрхийн хүний орчлонд аз жаргалтай амьдраарай. Хайртай бүхэндээ баяр хөөр бэлгэлж ирсэн энэ л өдрийг хизээж мартагдахааргүй сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй. Дараагийн баярт мөчүүдэд үргэлж хамтдаа халуун уур амьсгалаар дүүрэн гэр бүлээрээ хайраар дүүрэн байх болно хайрт минь гэж энэ мэндчлэгийг зориуллаа. Tagar
Yanıksın çamaya güç bilirsen Yazın tadın o sözlükle uyutukta tagar Yazdın sen çamaya tut etti Бусдын харсан чамтайгаа өртөх дуртай, бусадтай нийлэхдээ чамайг л ярихыг хүсдэг юм. Болж л өгвөл чинийхээ дэргэд байгаад л баймаар. Аз үргэлж өмнө чинь гээж жаргал үргэлж харсан чинь туярч хайр үргэлж зүрх сэтгэл чинь бэлгэж байгааг хайртна. Чи минь хүний газар биеэн сайн бодож байгаарай. Бид нар маш сайн байгаа гэж хайртай хань Сингд улмаас нь өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа Алсгалын Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хань ган зөрөгтэй зориулж төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Гурван сайхан үрээс нь замун аав ээжээс нь мэндчилгээг танд илгээж байна. Вангуй хайртай гэж чамайг зүтгэдэг Чамаас би дэндгүй их хайрыг хүртсэн, цаглашгүй хүндлэл, дуусашгүй итгэлийг хамтд нь хүлээсэн юм. Чи минь дэргэд байгаа болохоор би аз жаргалтай үргэлж юунаас ч айхгүй зоригтой байдаг юм аа. Чамдаа хайртай шүү. Төрсөн өдрийн халуун баярын мэндийг 10 жилийн ойн баярын мэндтэй амтдхан хүргье гэж. Өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хайртай ган зөрөгтэй зориулсан баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү мэндчилгээг Монгол улсаас хань Сингд улам замун хайртай 3 хүүгээс нь мөн аав ээжээс нь тань зориулж өргөлээ. Мэндчилгээнийхээ эзэнтэй дахин нэг холболтыг бид үүсгэсэн байгаа байна уу? Байна. За, гинтийн бэлэг, сэтгэлийн үг, дүүрэн мэндчилгээ энэ хөрлөө. Мэндчилгээ гинтийн бэлэг гэж. таалагдав. Таалагдсан яах вэ? Гоё сонголттой гоё дээ. За. Хайрттай, гэр бүлийнхэнтэй, хүүхдүүдтэй, аав ээжтэй хандаж юу гэж хэлмээр байна? Хайртай хэлмэжтэй тэгээд миний уран сайхан хүүхдийг төрүүлсэн. Тэгээд маш баяртай. Аав баярын минь түргээд хайртай шүү гэж. Хатмаа очиж өөрсдөө маш хайртай шүү. Манай гурван хүүхдийг одоо ингээд үдээтэй ингээд хамт өсөж байгаа. Хатмаа аав ээжтэй зөндөө хайртай шүү. За тэглэг яах вэ? Зорьсон сансан үлсээ зүгээр. Зорьсон сансан гоё үлсээ бүтээгээд ирээрээ бидний яриа тэглэг яах вэ? За ямар тач гинтийн бэлэг хүлээж аваад сандрал гэдэг ч юм бол маш их таалагдсан. Маш сайхан байсан гэсэн мэдрэмжийг өгж байгаа гэж бодож байна. Тийм байна. Тий. Бид хоёрын ярьж байгаа яриа дуу хөгжим бүгд одоо бичлэг болоод үлдэж байгаа. Тэгээд та бичлэгээр нь тун утгаагаар сайхан эхнэрээсээ хүлээж аваад сонсоорой.